За сайн мэцхан ингээд Швед дэх монголчуудад зориулаад за Шведийн жолооны сургалтанд дөрмийн шалгалтанд хэрхэн бэлдэх талаар мөн дөрмийн шалгалтанд хэрэгтэй байж болох утасны аппликейшнийг хэрхэн суулгах талаар бяцхан бичлэгийг хүргэж бодлоо. За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ дөрмийн шалгалтанд бэлдэх урьдчилан бэлдэх утасны аппликейшнийг суулгана. За энэхүү утасны аппликейшн маань Android утасны Play Store дээр за 139 кроны үнэтэй байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэ аппликейшнийг болохоор үнэгүй суулгах болно. За тэгэхээр яаж үнэгүй суулгах вэ гэхээр бүгдээрээ за утсан дээр интернет хөтөчөө нээгээд за интернет хөтөч дээр google.com-ыг нээгээд за Google-ийг нээсний дараа бүгдээрээ Google-ийн хайх хэсгээр Aptoy гэж чичээд TOID гэж чичээд хайгаад за энэ хамгийн ихэнд гарч ирсэн Aptoy.com дээр ороод за энэ Aptoy гэдэг аппликейшн маань болохоор за Play Store-ийн Play Store дээрх бүх үнэгүй програмуудыг үнэтэй програмуудыг үнэгүй татаж авдаг програм байгаа. За тэгэхээр install update дээр дараад бүгдээрээ за энэ хүү програма татаж авъя. За тэгмээд одоо энэ програма татаж авч байна. За татаж авчих хоорондоо биднэрт утсан дээр ямар тохиргоо хийж энэ програмыг суулгах вэ гэсэн бяцхан заавар байна. За тэгэхээр та утасныхаа settings хэсэг рүү ороод тэгээд security хэсэг рүү ороод энийг ингээ асаах хэрэгтэй маань. За тэгжиж энэхүү програм маань таны утсан дээр сууна гэсэн үг. За би компьютер дээр орж болохоор минийхтэй заавал энийг суулгах хэрэггүй. За аппликейшн маань татаад дууссан байна. За аппликейшн дээр дараад next тэгэд install буюу одоо утсан дээр суулгана гэсэн үг. За бид нэр програм аппликейшн маань суусан байна. За open буюу энэхүү програмаа нээгээд за Aptoy аппликейшн маань дөнгөж хоронгуут бяцхан зөвлөгөө байна. За Aptoy аппликейшнийн баруун дэд болонд энд хайх томруулдаг шил байна. За энэ дээр бүгдээрээ саяныхаа одоо дөрмийнхаа аппликейшнийг татаж авъя. За энэ дээр хамгийн ихнийх нь одоо энэ shortcut гэсэн байгаа. Энэ дээрээ дараад install буюу татаж аваад суулгах. За энэ дээр манай аппликейшнийг маань татаж авч байгаа нэг одоо. За аппликейшн татаж авсны дараа install хийрэй гэсэн маань. За install хий бүгдээрээ. За install хийсэн дараа open гэх буюу нээх. За ингээд бидний дөрмийн шалгалтандаа бэлдэх аппликейшн маань ингээд бидний утсан дээр суучлаа. За энэ аппликейшнийг яаж хэрэглэх вэ гэхээр Quinscope Pro буюу дөрмийн шалгалт, Wagmarks Pro буюу за замын одоо юуны замын тэмдгийн шалгалт, за Wagmarkian гэвэл буюу замын тэмдэглэгээ. За мэдээч жолоочны хувьд эдгээрийг за бүгдийг биш маа гэхэд бага заримыг нь мэддэг байхад бол илүүдэхгүй. Жишээ нь эдгээр за бүгдээрээ буцаад за Quinscope Pro буюу дөрмийн шалгалт. За дөрмийн шалгалтын дээр бүгдээрээ одоо холимог. За энэ дээр төрлийн сонгож болох юм байна. За тэгэхээр холимог гэсэн маань эсвэл зөвхөн машины талаар, зөвхөн хүмүүсийн талаар, байгаль орчны талаар за төв дотор жолоодож байгаа тохиолдолд ямар дүрм баримтлах талаар мөн хөдөө газар явж байгаа тохиолдолд ямар дүрм. За тэгээд
За мэдээж харанхуй болон одоо халтаргаатай үед ямар дүрм баримтлах мөн замын дүрмүүд гэсэн энэ төрлүүдээс сонгож аваад шалгалтаа өгч болох юм байна. За бүгдээрээ blended гэдэг буюу холимгийн сонгоод за бидний хүссэн 70 асуултанд бид нэр хариулна гэдэг. За тэнгуүтээ start буюу одоо ингээд шалгалтаа эхлэх. За тэгэхээр шалгалт ямар хөө байдгийг гэхээр биднэрт за хэдэн минут тухайн шалгалт үргэлжлэх мөн одоо нэг юм зураг байна те. Нэг зураг байна, доор нэг асуулт байна. Асуултанд 4 хариулт байна. За энэ дөрвийн нэг нь мэдээж зөв, бусд нь бол буруу байгаа. За тэгээд бүгдээрээ гэс ингээд нэг хэдийг ингээд явчих. За ингээд бүгдээрээ хэрвээ за 70 асуултанд хариулаад дууслаа гэж бодвол та rating буюу шалгах. За эндээс танд болохоор за 70 асуултаас бид нэр 13 асуултанд хариулсан байна. За тэгээд ингээд харангуут юу вэ гэхээр за бид нэр 13 асуултанд хариулсан байсан те. За 13 асуултаас 3 асуултанд нь зөв хариулсан байна. За тэгээд 45 секунд шалгалт 45 секунд үргэлжилсэн байна те. За энэ болохоор 4% гэсэн байна. За тэгэхээр бүгдээрээ шалгалтандаа яг тэнцээгүй гэсэн үг л дээ. За ажгараа. За энд болохоор хэдэн асуултыг хариулахыг хүсэж байна гэсэн байна. За тэгээд хэрвээ шалгалтандаа тэнцэхийн тулд 100-аас 80% 70 асуултаас за нэг 60-аас 65 асуултанд хариулж байж ер нь бол шалгалтандаа тэнцэнэ гэсэн үг. Мөн 50 минутаас доош хугацаанд та шалгалтаа өгөх ёстой. Тэгжиж дөрмийнхаа шалгалтанд тэнцэх нь байна. За Wagmark's Proof гэсэн маань за энэ болохоор замын тэмдгийн шалгалт. За энэ мөн адил 100-аас 80% одоо 80% оноо авч иж 50 минутаас доош минутын хугацаанд одоо 80%-аас дээш оноо авч иж шалгалтандаа тэнцэнэ гэсэн үг. За мөн start буюу за энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр Wilhelm from Furau за энэ одоо зургаас те ямар хөө мэдээлэл авч байна гэсэн асуулт байна. За тэгээд доотлон 4 хариулт байна. За мөн энэ 4 хариултын аль нэгийг сонгох хэрэгтэй. За тэгээд бүгдөө бас ингээд зүгээр ингээд ингээд туршилт хийгээд явчих. За тэгээд хэрэг ингээд өөрөө болсон гэж гөлцвөл за ингээд хариултаа авах. За 70-аас 12 асуултанд хариулсан байна. За тэгснээс 12 асуултаас 3-т нь зөв хариулсан байна. 30 секунд одоо шалгалт үргэлжилсэн байна. 4% одоо үр дүнтэй байна гэсэн байна. За дахиад рейтинг дээр дарангууд та ямар асуултанд зөв хариулаад ямар асуултанд буруу хариулсан байна гэдгийг харж болно. За бидний хариулсан эхний 12 асуулт байна. За энэ улаанууд нь болохоор би миний буруу хариулсан, ногоонууд нь зөв хариулсан. За энэ дээр дарангууд за жишээ нь энэ асуултанд энэ зөв хариу юм байна. Дараагийнх нь за энэ асуултанд энд буруу хариу, харин энэ зөв хариу юм байна. Гэх мэтчлээ өөрөө ингээд сайхан нүдлээд чэйжлээд явчихвал амар дараа нь бүгдийг сайхан чэйжлээд дараа ингээд шалгалтаа эхнээс нөгөөд за тэгээд ер нь бол шалгалтандаа тэнцэхэд маш ойрхон за мөн тэнцэх боломжтой гэсэн үг. За тэгээд та бүхэнд өнөөдөр энэ удаагийн бичлэгээр шийдэд жогооны сургалтанд сууж байгаа хүмүүст дөрмийн шалгалтандаа бэлдэх усны аппликейшнийг хэрхэн суулгах мөн хэрхэн ашиглах талаар зааж өглөө. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяр та.